байна уу? Манай Absolute School of English-ийн 10 дугаар дугаар инхүү эхлэхэд бэлэн боллоо. Намайг Ану гэдэг Absolute School of English-ийн гадаад харилцааны менежерийг хийдэг. За энэ удаагийн зочноор болохоор төгс сэтгэлд орж байгаа. За юуны өмнө манай үзэгчдэд өөрийгөө товч танилцуулаач. За сайн бацхан уу? Намайг төгс сэтгэлд гэдэг Absolute сургуулийг жил гарны өмнө төгсөөд тэгээд одоо IELTS өгөөд гадаадд суралцах гад байгаа хүн байна. Тэгээд хоббигоор загварамсагч хийдэг. Тийм байна. За манай төгс сэтгэлд маань болохоор IELTS-ийн 7 оноотой байгаа тий. Ер нь бол Өнгөрийн засгийн газар тэнцсэн, Солонгосын 2 сургууль тэнцсэн, Америкийн бас нэлээд хэдэн сургуулиуд тэнцсэн тийм туршлагатай хүүхэд байгаа. За тэгвэл болохоор юуны өмнө болохоор манай подкастыг үзэж байгаа нийт үзэгчдэд англи хэл сурах гэж байгаа хичээж байгаа нийт хүүхдүүдэд IELTS-ийн шалгалтандаа бэлдэж байгаа нийт үзэгчдэд юу гэж хэлж ерөөхдөө зөвлөгөө өгмөр байна. Мөн өөрөө бас яаж ерөнхийдөө бол IELTS-та бэлдэж ийсэн бэ? Яг бүр анханасаа тий бүр хамгийн анхан шатнаас явж байгаа хүүхдүүд сэтгэлхэд бол ингээд хүүхдүүд амар стресстэй байдаг байхгүй юу? Ер нь бол англи сурна тий шинэ хэлёо яах вэ гэд тэхгүйгээр англи сурах ч өөр амар сонирхолтой. Шинэ хэл сурна гэдэг чинь чам мэдлэг боловсрал өгж байгаа болохоор аюу тийм have fun байх үүднээс ч юм уу тий. Би бол яг анх англи сурч байхдаа ингэж бэлддэг байсан байхгүй юу? Кино аягүй үздэг. Англи ном аягүй уншдаг. Бүр багтаа. Тэгээд нөгөө нэг дуртай дуучин биш үү? Дуртай дуучныхаа lyrics-ийг ингэж Google-с хайж агаад монгол руу орчуулдаг байсан байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө бүр анханасаа сурч байгаа хүмүүс бол basic амар сайн тавих хэрэгтэй. Тэгвэл яг дараа юм аягүй гайгүй бол явцдаг. Тийм. Одоо жишээлбэл би ч бас нөгөө нэг өөрөө англи хэл сурж явж байхдаа яг ингээд өөрийнхөө сонирхлоороо баг эхэлжсэн байж таарж байгаа юм л да. Одоо нөгөө нэг баг байх үедээ аним үзэх аюу дуртай. Гэтэл болохоор миний үзэж байгаа анимад одоо жишээлбэл Монгол дээр оршуулгадж гарч ирээгүй байх тохиолдол ч юм уу те. Тийх үед нь болохоор англиас хэл болох анимын вебсайтуудаас анимын англиар үзэл одоо орчуулж исэн гэх мэтчлэн яг аргагүй хүн өөрийнхөө сонирхлоороо сурдаг гэдэг нь аюу үнэн болоод ирж байгаа. За тэгвэл болохоор чи өөрийнхөө хувьд өөрийнхөө туршлагаас үндэслэхэд ер нь бол IELTS хэдэн удаа өгч ирсэн бэ? IELTS хэдэн удаа яаж бэлдэж ирсэн бэ? IELTS 2 удаа өгчсэн. Тийм. Тэгээд эхнийхээгээ болохоор яг Absolute-а төгсчөөд яг Absolute IELTS-аа ингээд сурч төгсөөд тэгээд IELTS-аа өгөхөд бол амар нөгөө нэг өмнө нь ерөөсөө тийм том шалгалт өгж үзэж байгаагүй. Тэгэхээр яг нөгөө нэг дуршлахгүй амар сандарсан. Тэгээд амар pressureтэй байсан болохоор яхахгүй айгу сандраад тэгээд 6.5 он авч ирсэн. Гэхдээ нэг айхтар муу бол биш л та. Гэхдээ яах вэ? Тийм хангалтгүй байсан гэж үзээд ахиж өгсөн байхгүй юу? Ахиж өгөхдөө болохоор би яасан юм аа. Угаасаа би анханасаа л writing бол нэг сайн бичиж чаддаггүй байсан байхгүй юу? Writing бичдэг нэг айхтар сайн биш. Тэгвэл би яг анх нөгөө нэг хин BTS байдаг шүү дээ. BTS-ийн RM гэдэг та мэдхүү. Мэднэ. Тэр BTS RM болохоор нэг ялсанд орж явахдаа ингээд би Friends-ийг ингээд үзэж англи сурч байсан ингээд тэгсэн чинь би тэгвэл би ч гэсэн тэгээд оролдоод үзье л та. Би яагаад чадахгүй гэж те энэ хүн чадсан багт би яагаад чадахгүй гэж гээд эхлээд яг Friends-ийг нөгөө нэг яг монгол орчуулгатай те бүр монголоор ярьж байгаагаар нь үзээд дараа нь болохоор яг монгол хадмалтай нь үзээд тэгээд дараа нь англи хадмалтай үзээд тэгээд яг бүр яг оригиналаар нь үзчихсэн аахгүй. Тэгэнгүүт яг миний listening амар сайн болсон. Ер нь listening айгуу сайн болсон. Тэгээд яг за угаасаа би writing дээр бол тэ нэг 600 таах бах та. Энийг serve skill надад хэрэгтэй байна да тий. Бүр яг үнэхээр тийм сайн serve skill хэрэгтэй байна. Тэр нь listening юм байна да гэж ойлгосон аахгүй. Тэгээд яг бэлдэх хугацаанд болохоор би яг 2 сар үлдэхдээ өдөр болгон mock test өгдөг гэсэн. Өдөр болгон mock test өгөөд mock test өгснөхийн ардаас би IELTS-ийн listening хийдгээс аахгүй. Тэгэхээр 2 удаа listening хийдэг гэсэн үг. Тэгэхээр угаасаа яг дараа нь өгөхдөө би ямар ч сандрал надад байгаагүй өмнө өгсөн туршлагатай байсан. Тэгээ ерөнхийдөө бэлтгэл аягүй сайн гагдсан байсан. Тэгээд ингээ хүүхдүүд болохоор яг ингээл бүр бүгдийн нэг зэрэг бэлтэл амар олон юм те бүх ажил хажуугаар намжуулах гал ингээл байдаг. Яг нэг юмн дээр яг фокуслаад яг тэрийгэ даах нь амар зөв санагдсан надаа. Хажуугаар нь те илүү тутам байхгүй яг IELTS өгч байгаа бол за ядаж 2-7 хоног ч юм уу те 1 сар яг IELTS гэл бэлтгэх амар чухал санагдсан. Гэхдээ яг 4 section байгаа. Нэг section-аа сонгож аваад за энэ миний юм байна. Би энийг хөгсдөө юм байна гэдэг.
Тийм. Одоо жишээлбэл бас ийм тохиолдлууд байгаа юм л да. Бид нар одоо нөгөөнийг абсолютийн хаан мок тест 7 хоног болгон өгөхдөө бас гайгүй өгöd идэг. Тэгсэн чинь жинхэнэ аялцахаа үе дээр болохоор улам сандраа ч юм уу те улам agitated болоод ерөөхдөө өөрийнхөө чаддаг шигээ сайн хийж чадахгүй зөндөө олон тохиолдлууд байгаа байдаг. Тэгвэл шалгалтаа өгж явах үедээ тийм сандрал тиймэрхүү бэрхшээлүүд ер нь бол тулгарч исэн болов? Тулгарч исэн. Яг нэг fun fact хэлэхэд би нөгөө нэг ID-га мартаад ирсэн байхгүй юу? Яг speaking дээр очиж байхдаа тэгэл яг сандарч байгаа штэ. Тэгэл аавгаа залгал за гойж наваа дээрээс тэхүүгээл. Тэгэл аав амар хоцорч ирж мөрөл би бараг л бүр яг л disqualified болчихсон байхгүй. Тэгээ амар сандралт ихнийх бол тэгээд бүр амар сандралтай байсан. Тэгээ дараа нь болохоор за угаасаа сандралыг давах ганц юм байгаа. Маш сайн бэлтгэл хэрэгтэй. Маш сайн бэлтгэл хийчихвэл яг дасчдаг байхгүй. Одоо тэ байнга мок өгвөл угаасаа л IELTS ийм журмаар ингэж явдаг да. Юм нэг ийм байдаг таг ойлгочдаг. Тэгэхээр mock тест сайн авах хэрэгтэй. Ер нь хүүхдүүд бол тэнгуут одоо хүүхдүүд зүгээр л те гэрийн даалгавар гэдэг ч юм уу те багштайгаа ярь зөвлөж байгаа хүчдэг mock тест нэг өгöd байдаг. Би ихнийхээ IELTS өгөхд бол mock тест нэг өгдөгөөс аахгүй. Хоёрдогтор бол би дандаа mock тест өгдөгөөс. Тэр аюул чухал. Тийм. Одоо бас ингэ тань л та бид нар болохоор зүгээр нөгөө нэг шалгалтынхаа үедээ бэлдэж яхад мок тестээ бэлдэж яхад хамаа замраагүй бэлддэг штэ тий. Бүр шүн ч юм уу тий мок тест өгөөд ер нь бол зөндөө олон хүүхдүүдийн туршлагаас үзэхэд юу гэд байдаг вэ гэхлээр одоо жишээлбэл чиний IELTS-ийн өгч байгаа өдөр чинь хагасаа өдрийн яг өглөө 9 цагаас эхэлж байгаа бол IELTS-ийн шалгалт өгөх хүртлээр хагасаа өдрийнхөө өглөөний 9 цаг болгон мок тест өгөөд сургуульд хийгээд. Тэгвэл болохоор чиний сандарлыг одоо дарахад улам төхөмжтэй болд юм байна. Тэнгүүтээ бас нөгөө нэг IELTS-аа өгөө явж хахад нэлийн бас сүртэй процесс болдгоо шүү дээ тий. Бас ингээл нөгөө металл детектор металл ингийн ингэж хэмжиж хэмжээл тий. Нилээ ингээл доотлын B1 давхар руу оруулж суулгаж муулгаал. Ахаал 30 минут хүлээгээл зургийг чинь дарж аваал гэд. Тиймэрхүү процесс ер нь сандрах хэрэг байхгүй. Яагаад гэвэл болохоор бусад хүүхдүүд нь үүнийг даваад гарсан юм шин чи бас давж гарч чадна. Адилхан л хүн байна. Тийм болохоор бусад хүүхдүүд чадж байгаа юм чинь чи бас чадна гэж үзэх хэрэгтэй. Би бас нөгөө нэг уншижсэн чи ийм сонирхолтой юмнууд гарч ирж ирсэн юм л та. Хүний тарих болохоор нөгөө нэг сандрал болон excitement-ыг яг ялгахад хэцүү байдаг юм. Ялгаж чаддгүй гэдэг тийм. Тэнгүүд болохоор одоо жишээлбэл хэрвээ чи яг шалгалтынхаа өөх үеэр уг нь бол өөрөө аюу чадаад байдаг. Гэтэл шалгалтын үеэр сандрал гэх мэтчлэн зөндөө олон psychological, emotional иймэрхүү зүйлүүд, хүчин зүйлүүд чам нөлөөлөд байгаа бол өөрийнхөө сандарч байгаа энэ процессоо тарихтаа ингээл би бол I'm super excited гэд өөртөө ер нь хэлчихвэл үүнийгээ болохоор шалгалтын үеийнхаа стрессээ даван туулахад бас айгүй дөхөн болдог юм шиг санагдсан. Тэнгүүтээ болохоор энэ зөвхөн шалгалтын дээр нөлөөлөхгүй л дээ. Одоо жишээлбэл чи айгүй том яриа хийх хэрэгтэй бол, job interview-д орох хэрэгтэй бол альсвал зүгээр ингээд yes ч юм уу те гэх мэтчлэн SAT ч юм уу те гэх мэтлэн шалгалтанд өгж байгаа бол иймэрхүү экзэгтэй мөчөд өөргөө ингээд brain hack хийвэл бас зүгээр идэг юм байна. За тэнгуүтээ болохоор англи хэл сурж явах үедээ болохоор тийм шантарч исэн тохиолдлууд ер нь бол байдаг болов. За энэ бол ерөөсөө хэцүү байна гэд гихжсэн ч юм уу тий. Хэрвээ тийм зүйл толгорч исэн бол яаж ер нь бол тиймэрхүү зүйлээсээ өөрийгөө ингээд ийм даван туулж чадсан бэ? Би яг эхнүүд IELTS өгчөөд тий хангалтгүй авчаад за угаасаа би яг гадаад явж сурч чадахгүй мэн үү тий. Уус Монголдо сураад үзье да гэдэг бодолтой байсан байхгүй юу? Яг 12 дугаар төгсөж явахдаа тэгээд яг Монголдо сурсан. Гэхдээ яг миний хүсэл зорилго бол шал өөр юмд төвлөрсөн байсан. Бүр багасаа л тий яг гадаад явж шинэ юм explore хийх тий. Тэр надад амар гой санагддаг байсан байхгүй юу? Зөндөө хөвгт яваад байгаа шүү дээ. Зөндөө хөвгт яваал тэтгэлгээ аваал тий. Улсын сургуулийн хөвгтүүд тий заавал private school шүү. Улсын сургуулийн хөвгтүүд 100% тэтгэлгээ аваал яваад хахад би яагаад чадахгүй байгаа юм бэ гэдэг бодол нэгт байсан. Хоёрт угаасаа яг хүн бүр тэ өсвөр насны хүүхдүүд ялангуяа амар тэ шинэ юм хийж үзэх сонирхолтой хаяада буурын дунд автагдах гад байдаг. Тэрний оронд чи яг тэ яг хөө мэдээж сонирхолтой юмд орч үзэж болно. Гэхдээ хүн болгон хүсэл зоригтой яг goal ингээд харцсан. Яг ингээд тэрнийх ардаас явах хэрэгтэй юм шиг санагдсан. Яг үнэхээр чи зорилгоо тодорхойлсон байвал шантрал хэд чинь зүгээр л зорилгоо чинь хурж явах шатанд явж байгаа жижигхэн юм шүү дээ. Дараа нь ботход нэрэж инээдтэйсэн шүү. Нэрэж би бүр яг трайдагаа мартаа disqualified болох шахсан шүү гэд дурсамж авахгүй юу. Тэгэхээр тий бас тэгээд дэмжлэх хэвээр зүйл нь болохоор бүгдээрээ ингээд англи хэлээ бэлдэж байхдаа аль болох за хүн болгонд эн чинь тулгардаг зүйл юм байна гэд юуш тулгарсан ч гэсэн
болохоор нэг шаттай даваад гарвал зүгээр юм байна. Бас хэллээ штэ тий. Одоо нөгөө нэг IELTS би бэлдэж байхдаа бүгдийг нэг дор хийх биш нэг зүйлээ хийгээд явдаг байсан. Энэ болохоор маш гоё зөвлөгөө юм шиг санагдаж байна. За хүүхдүүд маань болохоор одоо жишээлбэл IELTS-ийн mock test хийж үзэнгүүтээ шууд 4 оноо авчингуудаа 5 оноо авчингуудаа бүгдийн бүх чадваруудаа ингээд зэрэг сайжруулах гэдэг ингээд хичээгээд байдаг. Гэтэл болохоор альва нэг зүйл чинь шат дараалтаа их тийм аа. Чи одоо жишээлбэл өнөөдөр reading, speaking, listening, writing гэ бүгдийг бэлтгэхийн оронд манай төгс сэтгэлчийг өнөөдөр болохоор би зөвхөн энэ зүйлээ бэлтнэ. Өнөөдрийн зорилго маань энэ байна гэд ингээд явбал шат дараалтаа их нь нэлээд ойлгомжтой юм шиг санагдаж байна тийм. Гол нь бас тэ өөрийнхөө нэг би яг ямар хүн бэ? Би яг ямар чадвартай вэ гэдгийг амар сайн мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ амар consistent гол нь тууштай. Тууштай ихгүй бол ер нь хэцүү шүү дээ. IELTS ч өөрөө дэлхийн хэмжээ шалгалт болохоор тууштай байх хэрэгтэй. Тийм. Бас нөгөө нэг ийм гоё гэдэг шүү дээ тийм. Consistency over intensity буюу за тууштай байдал нь үргэлж тийм эсчмтэй байдлыг даван туулт юм аа. Одоо жишээлбэл чи нэг өдөр 4 цаг хичээлээ гээл нэг өдөр 10 цаг хичээлээ гээл тэгэл маргааш нэхгүй бол яах юм. Эсвэл нэг өдөр дахиад хийхгүй бол яах юм те. Тэгэхээр яг ийм эрчимтэй нэг дор өөрийгөө крамлж нэг дор их хичээл үзэхтэй биш. За consistently те өдөрт энийгээ хийн гэд англи хэл сурах гэдэг чинь болохоор чиний баг habit болж байгаа тийм зүйл болоод байна те. Өдөр болгон хийнэ гэдэг нь. За тэгээд надад бас өөр нэг амар асуудал гарч ирсэн байхгүй юу? За. Юу гэхээр би яг Монголд нэг семестр сурсан байхгүй юу? Тэгэхдээ за уусаа Монголын сургалтыг төгсч удаа гэж бодсон ч гэсэн би төрнөлсөн шүү дээ. Өөр хүсэл зорилготой байсан байна гэд. Тэгэд яг 11 сар шийдсэн байхгүй юу? Би гадаад явж сурах хэрэгтэй байна. Би одоо энийхэн төлөө хичээх хэрэгтэй байна гэсэн чинь цаг нь давхцсан, тулцсан, дедлайн амар тулцсан. Би бүр амар шахуу ажилласан байхгүй юу? Амар их прешэр тунд амар шахуу, амар раштай ажилласан. Тэгэхээр ерөнхийдөө хүмүүс яг 100% төвлөрч чаддгүй. Амар асуудал их гарч ирдэг. Асуудал бэрхшээл амар их гарч ирдэг. Тэрний оронд одоо 10 жилийн хүүхдүүд өсвөрөсний хүүхдүүд бол цаг их байгаа шүү дээ. Юу л цаг байгаа. Тэгэхээр чинь бүр эртнээсээ дөнгөж high school-д орчоод л боддог байх хэрэгтэй байхгүй юу? Өөрийнхөө дуртай улсыг сонгоод дуртай university-гээ сонгоод ийм мэрэгчлэр ингэж явах юм байна гэж сонгоод тэгээд яг тэрнийхээ артаас ингээд алхам бүртээ шатлалтай зөв structureтэй амар гоё тийм план гаргаад ингэж application process хийх хэрэгтэй санагдсан. Тэгвэл одоо наад шиг ингэж амар тулгаж хийвэл бас хэцүү. Бас хүн болгоныг ингээд даваад гардаг юм бол бас биш л айгүй хэцүү санагдсан надад. Тийм. За ерөөхдөө бол application process-ийн талаар хэлж штэ тий зөвлөгөө. Тэнгүүтээ болохоор за application process үед зөндөө олон удаа эссе бичсэн байх тий. Ерөнхий тодорхойлох эссе байна уу? Эсвэл нэмэлт эссенүүд байна уу гэж зөндөө олон бичсэн байх. Тэнгүүтээ болохоор эсseгээ ерөнхийдөө бичиж байхдаа хэрхэн санаануудаа олж ирсэн бэ? Би ингэж хэлсэн юм аа. Яг түрүүн хэлсэн шүү дээ би угаасаа л их сайн эссе бичдэг байсан гэд. Тэгээд яхав IELTS-ийн эссег бол бичдэг байсан. IELTS-ийн чинь гэхдээ тогтцсон ийм structureтэй өөрийн гэсэн тийм юм тавьдаг штэ. Тийм тактиктэй. Гэхдээ яг application process-ийн personal statements эссе бол шал өөр байсан байхгүй. Би өмнө тийм эссе бичиж үзэж байгаагүй. Монголоор мэдээж бичижсэн ч гэсэн. Гэхдээ яг би тэгээд угаасаа юу ч бичиж үзэж байгааг болохоор за эхлээл эхэлж байгаа штэ. My name is төгс сэтгэл тэргээл те яг ингийн л би ийм хоббитой ингэсэн тэгсэн гэдэг юм. За энэ биш юм байна. Энэ арай л биш ээ. Би угаасаа ийм эсэгээр те тэнцэж чадахгүй штэ. За арай өөрчлөе. За жоохон ингээд юм зохиочвол яад юм бол за ингээд манай аав ингээд цэргийн хүн ингээд наадад ингээд миний мөрөн дээр од өгдөг байсан. Тэргээл шин санаа гаргах гал хичээгээд байгаа байхгүй. За биш вэ. Би юу судлаа ярьж болохгүй юм те. Худлаа ярихаар бизнеслээс бичиж чадахгүй юм байна гэл. Ахаал шин санаа гаргаал ингээл те шатлалтай ингэж явдаг яг л алхдаг шат чиг гэдэргээл шин санаа. За энэ биш байна. Яах вэ гэл. Тэгэл би нэг орой амар стресст сууж байгаа. Тэр хамгийн дуртай киног үзсэн байхгүй. The Amazing Spider-Man 2 гэд яг тэр бол миний хамгийн дуртай кино. Тэгээд кино үзэж дуусчаад ингээд. Яг би амар emotional үзсэн байхгүй. Тэгээд кино үзэж дуусчаад ингээд нэрээ бодоод. Би яагаад энэ дуртай юмтайгаа хослуулаад эсгээ бичиж болохгүй юм бэ те? Гой сонирхолтой шүү дээ. Амар unique санагцсан байхгүй надаа. Тэгэд угаасаа л Spider-Man те тэр Peter Parker-ийн life story, миний life story-тэй амар төхөж очиадсан байхгүй. Амар match хийгээдсэн байхгүй. Тэгэхээр би за угаасаа амар сонирхолтой байна. Тэглэж би энийг бүр амартай утга зохиолын амар гоё найруулад амар eloquent бичиж чадах юм байна гэж бодоод ингээ хослуулаад бичсэн байхгүй. Тэр тэгтээ бас мэдээж
найруулгатай байх ёстой шүү дээ. Тийм. Би яг тийм айгүй зөв найруулгатай. Тэгээд мэдээж чи ганцаараа тэр бүх аппликейшн процесс хийж чадахгүй, эсээгээ ганцаараа бичиж чадахгүй, хажууд чинь гайд байх хэрэгтэй, тий, абсолютely чинь багш нар байх хэрэгтэй. Эсвэл найзуудаасаа зөвлөгөө авдаг ч юм уу. Ямар ч үсэн тийм language barrier-тай байх хэрэгтэй. Тийм. За ер нь бол хэлж штэ тий. За эсээгээ бичгтэй болохоор ерөөхдөө өөрхөн дуртай зүйлийг яагаад хослуулж болохгүй гэж тий. Кино хослуулж болно. Эсвэл бид нар зүгээр энгийн нэг альва нэг обжектыг хослуулж болно штэ. За тэгэн хослуулна гэдэг маань болохоор нөгөө нэг чамд болохоор эн чинь үнэхээр үнцэнтэй зүйл байгаа болохоор чамтай үнэхээр ойрхон болохоор чи энэ талаар зөв бичиж найруулж чадчих байгаа шүү дээ. За тэрний өмнө хэлсэнчлэн яг худлаа яг бичиж гэхээр зүгээр түүх зохио гэхээр яг чин сэтгэлээсээ гарахгүй байна. Чин сэтгэлээсээ гарахгүй байгаа юм чинь яг уншаад мэдрэгддэг байхгүй юу? Anything that is forced not genuine гэдэг шүү дээ. Тийм хүчилж яг ингэж бичээд байгаа зүйл болохоор заавал ингэж бичигээ тэгээд байгаа зүйл чинь болохоор яг тийм чин сэтгэлээс хүний зүрх сэтгэлд хүрэхээр байдаг юм аа. Яг юу хүний зүрх сэтгэлд хүрдэг вэ гэдэг нь яг чиний зүрхээс гарч байгаа чамтай ойрхон байгаа чамайг бүрэн илэрхийлж байгаа тиймэрхүү сэдвүүд гарч чадчихээн тий. За тэнгуүтэй болохоор эсээгээ бичгтээ ер нь бол хэр удаан хугацаанд бэлтжижсэн бол бичижсэн бол ер нь бол яг би яг IELTS 12 сарын 15-нд захиалсан байсан байхгүй. Тэгээд яг 11 сард явна гэж шийдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр надад айгүй бага хугацаа байсан. Тэгээд би IELTS-ийн бэлтгэл, эсээнийхэн бэлтгэлээрийг нэг зэрэг хийдэг байсан байхгүй. Гэхдээ яг санаагаа болох гэж бол айгүй утсан. Гол нь яг би амар тийм мундаг хүнтэй ярилцж үзээ. За эсээ амар чухал шүү, санаа амар чухал шүү гэдэг амар сонссон байсан байхгүй. Тэгээд ерөнхийдөө яг санаа болгож яг сарын дотор л бичсэн л дээ. Гэхдээ санаагаа олох гэж бол айгүй олон хоног толгой гашгалсан. Санаа ч амар юник байх хэвээр. Маш олон хүүхдүүдийн сургууль явуулж байгаа шүү дээ. Дан ганц те танаа хэд найзууд чинь биш. Чи тэр хүүхдүүдээс яг юугаар ялгаж гарч чадчихна гэдэг чинь амар чухал. Миний хувьд бол би модель хийдэг. Загвар өмсдөг. Тэрийгээ бас тэрүүгээр ялгах гэж хичээсэн. Тэгээд бүр багасаа ингээ олон төрлийн activity хийсэн, олон төрлийн extracurricular activity-д ингээ хамрагдсан. Тэрийгээ бас ингэж оруулж өгөөд, эсээнийхэн найруулганд оруулж өгөөд, тэгэд яг нэг ийм өгүүлбэр байдаг байхгүй юу? Яг би ингээ runaway show-н дээр ингээ moral хийдэг ч гэсэн, хичээлийн STEM classes дээр ч гэсэн moral student байдаг аа. Ингээ сургуулийн moral student байдаг байсан гэж юм уу те? Нэг тиймэрхүү жижигхэн spice байх хэрэгтэй эсэн дээр чинь тийг санагдсан. Тийм clever twist байх хэрэгтэй мэн тий. За яг нийгт хэлж байгаачлан за эсээгээ бичиж байгаа бол онцгой сэдв сонгож болно. Хүмүүсийн аль болгон бичээд давтагдаад байдгүй. Тийм сэдв сонгож болно. Аль эсвэл болохоор надад болохоор ингэж харагдлаа л да. Бас нөгөө нэг хүмүүсийн зөндөө одоо эсээ уншиж хахад за бас эсэний сэдвүүд ингээд давхцаж байгаа шүү дээ тий. Тэгвэл эсэний сэдвүүд зөндөө олон давхцаж байгаа тэр тохиолдолд болохоор хүмүүс яаж ингээд эсээгээ ялгаруулж бичих юм бэ? Одоо жишээлбэл зөндөө олон хүмүүс IT дуртай байгаа шүү дээ. Зөндөө олон хүмүүс болохоор зурх дуртай байгаа шүү дээ. Зурх гэсэн яг ингээ эсэндийнх нь яг сэдвэн адилхан байгаа шүү дээ. Тэгсэн чинь болохоор би нэг ийм тохиолдолтой таарч илаа л да. Нэг ингээд эмэгтэй, нэг охин болохоор ингээд өөрийнхөө personal history-ийн талаар ярьж байгаа байхгүй. Тэнгүүтээ болохоор хоёр хуйлаа адилхан эмэгтэй байгаа. Яг сэдвэн хуйлаа адилхан. Тэр хоёр болохоор хуйлаа одоо жишээлбэл эцгийгээ алдчихсэн ч юм уу тий. Тэрний тухай бичиж байгаа. Эхний эсэ нь болохоор яаж байгаа вэ гэхлээр за ингээд би хичээл дээрээ ингээд амар сайхан тухтай сууж исэн чинь уцаа харсан чинь зөндөө олон notification зөндөө олон мэдээлэл ирсэн байлаа. Би бүр амар гайхаад сургуулийнхаа дундаас гараад буцаал ээж рүүгээ залгасан чинь миний амьдралдаа сонсч байсан хамгийн хэцүүгээ хэлээ ч юм тийм. Энэ үнэхээр зүрх шимтрүүлэн бас ингээд хэцүү сэдв байгаа байхгүй. За тэнгуүтэй болохоор эхнийх нь болохоор хүүрнэлийн тухай ч юм уу тий. Яг ямар зүйл тохиолж исэн тэрний тухай бичлээ. За хоёр дахь төрлийн эсэ нь болохоор жинхэнэ тогтмол давтагддаг сэдвч гэсэн аюу онцгой өнцгөр харж бичсэн юм шиг санагддаг. Одоо жишээлбэл болохоор нөгөө нэг бас л эцгээ алдсан тухай бичиж байгаа юм л да. I hate the letter S гэл. Би Есүсгийг үзье яддаг тий. Мит ингээд 1668 мянган Есүсгээр төгсөжсэн үүдээс би зөвхөн ганц Есүсгээр төгссөн үсрэхтэл үхтэл үнэхээр тэмцэлддэг гэдэг ч аахгүй. Тэр нь болохоор parents гэсэн үгийн тэмцэл байгаа байхгүй. За I used to have parents Есүс гэхдээ now I have one parent гэдэг. Одоо тэнгуүтэй тэр нь Есүс үгүй. Тийм байна. Гэх мэтчлэн яг ингээд за чиний сэдв чинь маш гоё онцгой байж болно.
Тэнгүүтээ энэ хоёр эсэний талаар ингээ харах юм бол хоёр дахь эсэ нь улам тодорч гарч ирж байгаа юм л та. Тийм байна тий. Тийм бааз. Тэнгүүтээ нэгт нь манай төгс сэтгэлийн зорилгоор манай төгс сэтгэлийн ингээд юм зөвлөгөөг дагаад чи маш онцгой ниш сэдвийн талаар олж болно. Чамд юуник тэр болгонд тавтагддгүй хүн болгоны тэгж асуу зөргөлж бичдэггүй ч юм уу те. Тэмний талаар бичиж болно. Аль эсвэл болохоор чиний эсэний сэдв давхцаад байгаа бол арай өөр өнцгөөс хараад үз. 360 өнцөг байна. 360 градус байна. Тухайн тэр гол цэг рүү харж байгаа. Тийм болохоор зөвхөн ингээд байн хүмүүсийн хардаг нэг өнцгөөс биш, арай өөр талаас нь бас хараад үзвэл айгүй сонирхолтой болдог юм шиг надад санагдчихсэн. За тэнгуүдээ болохоор за эсэ бичих гэдэг процесс маань тиймч бас амархан зүйл шээ. Ягаад гэвэл эсэ гэдэг маань одоо жишээлбэл чамайг тэр сургууль тэнцэх эсхийг шийдээд байгаа аюу чухал гол зүйл болоод байгаа юм л да. Чиний IELTS-ийн оноо, SAT-ийн оноо, дүнгийн дундаж дүн байна уу те? Тэднээс илүү эсэ чинь болохоор чамайг тодруулж өгдөг зүйл ахгүй юу? Тэнгуүдээ болохоор эсэгээ ийм чухал зүйлээ бэлтгэхэд за цаг хугацаа бас хөрхэн шаарддаг юм байна. Тэгэхэд болохоор чи эсэгээ нэг хэдэн удаа драфтчилж эдитэлж ийсэн бэ? Би 4 удаа драфтлж эдитэлжсэн. Тэгээд яг хамгийн сүүлийнх нь драфтыг дарахчаад ахиж мэдээж засан шүү дээ. Засаад хүн амтнаар те харуулна, ямар хөө байн шалгуулна гэд ер нь бол айгүй л удаан процесс болж ирсэн. Тэрэн дээр заавал яарах шаардлага байхгүй. Гол нь эсэ чинь төгс байх хэрэгтэй те. Тэгээд эсэн дээр бас нэг айгүй чухал анзаарсан юм гэвэл за мэдээж тийм яруу найргийн тийм байж болно гоё шүү дээ. Гэхдээ тэрнээсээ би ийм амьдрал үзсэн хэцүү байдгаа гэсэн үг биш аахгүй юу? Би ийм амьдрал үзсэн, энэс би ийм сурсан болохоор танаа сургуульд чинь би ингэж контрибьют хийж чаднаа тий. Ийм юмнасаа би ингэж контрибьют хийж чаднаа. Ийм болохоор ийм үзсэн, ийм мундаг хүн болохоор намайг аваарэ. Тий. Би ингэж одоо шинээр орж байгаа хүмүүсээс ялгаж гарч чаднаа гэдэг юм амар гоё харуулах хэрэгтэй байхгүй юу? Эсэн дээрээ ч personal statement ч байна те supplemental нэмэлт эсэнүүд дээрээ ч бай. Гол нь миний хувьд яг тэр санагдсан. Тийм. Яг тэгж бодож байна. Одоо жишээлбэл зөндөө олон эсэ биччихсэн юм байна. Тэнгүүтээ хоёлаа юу ч гэсэн болохоор ямар сургуульд, ямар тэтгэлэгт ер нь ямар хөө төрлийн эсэнүүд ер нь бол биччихсэн бэ? Америкт бол common app-аар ихэнх хүүхдүүд бөглөж явуулж байгаа байлгүй дээ. Тэр зэрэг гэсэн байхгүй юу? Тэгээд Америкт бол би яг personal statement эсэгээ бичсэн. Тэгвэл миний над туршлагаас үзэхэд бол ихэнх сургуулиуд бол supplemental эсэ нэгдэг. Personal statement-с чинь өөр дахиад эсэнүүд нэгтгэх гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэрэн дээр бол яг чи сургуулаа маш сайн судалсан байх хэвээр. Сургуулийнхаа давуу тал болон сул талуудыг маш сайн судалсан байх хэвээр. Яагаад би энэ сургуулийг сонгосон бэ гэдгээ бас сайн судалсан байх хэвээр юм шиг санагдсан. Тэгээд Солонгос руу би бас аппликейшн сайхан болсон байхгүй юу? Солонгос бол арай өөр юм байлаа. Biography бичдэг. Тэгээ why do you want to study in Korea те яг тэрийг бичдэг. Тэгэхээр бас л ер нь бол тэр хүн өөрийгөө яг юунд дуртай, миний чадвар юу вэ, миний дуртай юм юу вэ? Тэгэд энэ хоёрыг яг combine хийгээд үзвэл би яг дотроос нь яаж гарч ирэх вэ? Тэрийг амар сайн мэддэг байх хэрэгтэй санагдсан. Тэгээ ер нь бол нэлээд бас за юу ч гэсэн сургуулаа судлах юм байна, бас өөрийгөө бас судлах гэсэн талаар хэлж байна тий. За тэнгуүтэй болохоор бас эсэ бичиж хаад нэлээд бас том сэдвэр бичиж байгаа шүү дээ тий. Одоо төрлийн сэдвүүд бид нараас асуудаг. Тэнгуүтэй болохоор эсэ бичих маань манай төгс сэтгэлтийн хэснэр болохоор бас өөрийгөө судлах айгүй хэрэгтэй гэдэг байна л та. За яг чи өөрийгөө одоохондоо бүрэн ойлгоогүй байж болно. Гэхдээ ядаж эсэгээ бичих та ойлгож эхлэх талаар ч юм уу тий. Тий. Ер нь бол хүүхдүүд чинь амар тийм юу гэдэг штэ. Хэнэггүй гэдэг штэ. За угаасаа л те ингээл манай аав ээж хоёр байгаа ч юм уу те би ингээ гайгүй мөнгөтэй юм шиг тэр гээд байж болохгүйгээр те угаасаа яг ямар ч үед хүн амар өндөр мэдлэгтэй байх штэ. Тэр яаж олох вэ гэхээр айгүй олон төрлийн ажил хийгээд үз те. Би бол яг нэг амар бол тийм олон төрлийн ажил хийж байгааг тодорхой хэмжээнд 2 3 өөр төрлийн ажил хийж исэн. Одоо бас тийм ажил хийдэг. Тэгээ загварын агентлагт явцсан. Тэгээд олон төрлийн тийм community service хийдэг байсан. Волонтер үйл ажиллагаа зөндөө хийдэг байсан аахгүй юу? Тийм. Тэрийг яг би мэддэг байсан. 10 дугаар ангида за иймэрхүү юмнууд надад ирээдүйд хэрэг болно доо гэдгийг аяга ухаарсан байсан байхгүй юу? Азар тий. Азар шүү дээ. Жоох хөвгдөж байгаа юм нэг айхтар төлөвшөөг байгаа юм чинь. Тэгэд яг шинээр англи сурж байгаа ч юм уу эсвэл IELTS өгч байгаа гадаад сурах зорилготой хүүхдүүд гэхэд тиймэрхүү амар чухал байдаг extracurricular activities их байх хэрэгтэй. Надад тэгээд санагддаг та.
Тэгээд тэрнээсээ чи аягүй олон мэдлэг олно. Тэгээд эсэн дээр нь хэрэг болно. Дараа нь чиний аппликейшн бүгэлж байгаа тэр common app бүгэлж байгаа юм дээр чинь ч гэсэн хэрэг болдог байхгүй. Амар олон юм дээр хэрэг болдог. Тийм. Одоо жишээлбэл манай абсолютийн захирал хүртэл хэлдэг л те. За боловсрал гэдгийг болохоор чи шууд л яг ямар дүн аваад байна, шалгалтанд яг ямар оноо аваад байна, сургуультай чи юу нь бол яаж хийгээд байна гэдгээр бодоод байна. Гэтэл боловсрал гэдэг чинь болохоор хичээлээс гадуурх чи яг ямар хүн бэ гэдгийг харуулдаг гэдэг ч байгаа байхгүй. Яг харахгүй тэр нь яг юу харуулдаг юм бэ гэдэг нь яг extra curricular activity яг чиний хувь хүний боловсралыг аягүй сайхан харуулж байгаа юм шиг санагддаг. Одоо жишээлбэл чиний хийжсэн волонтерийн ажлууд чинь болохоор тухайн нийгэмдээ за бид нар бол нийгмээсээ үргэлж авдаг. Одоо жишээлбэл бодоод үсэх юм бол зарим хүмүүс нийгмийн халамж ч юм уу те гэж авдаг. Аль эсвэл зүгээр шууд бид нар яаж авч байгаа вэ гэдэг нь бид нар эрх чөлөөтэй байна. Бид нар амьсгалж байгаа агаар байна. Бид нар одоохон эрүүл байна. Сайхан инхтэйгэн амьдарч байна. Энэ маань болохоор бүгдээрээ нийгмээс авч байгаа зүйл байгаа байхгүй. Гэтэл бид нар нийгэмдээ юу өгч чадчихвэ гэдэг нь болохоор бас бидний волонтерийн тиймэрхүү ажлууд юм шиг санагддаг. Тийм. Өөрөөр нь бол бид нар аваад идэг өгөхөд тэгж их боддог шүү дээ. Одоо шилбэл ээжээ бас аваад идэг. Ээж одоо бас юу гэж байгаа вэ? Гэтэл бас яг нөгөө нэг хитрхи олон тэг хичээлээс гадуур үйл ажиллагаа хийж агаад хичээл нөгөө орхичдаг байхгүй. Тийм. Тэг би бол яг анх загвар өмсчүүд яг эхнийхэн жилд ингээд амар гоё санагдал те мундаг царайлаг охид залуучууд те тэгэл жоохон ингээд ташуурсан байхгүй юу. Тэгээд би ухаараа за би чинь юу болоод наа гэл те яг хизээч академик скилл бол орхиж болохгүй академик excellence ярдаа заавал явж явах хэрэгтэй. Одоо боломжтой байвал те үнэхээр чи математикт үнэхээр сайн бол математикийн олимпиадад орлоо те дараа нь бүр том олон улсын олимпиадад те медаль авчвал наач Ivy League-д ороход чинь хэрэг болно. Тийм айгу тэр бас айгу чухал. Тийм яа харахгүй ингээд хувь хүнийхээ амьдралын балансыг олох хэрэгтэй гэдэг. Баланс яг тааруулах хэрэгтэй байхгүй юу? Яг ажил байна уу, сургууль байна уу, хичээл байна уу, хувь хүний амьдрал байна уу? Бас нөгөө нэг амар хичээл гэж нүдэн хөвгдөд байдаг шүү дээ. Тийм. Яг би хичээлэл их өстэй дүнгээ сайн гаргана. Бас тэгээд ажиж болохгүй. Хажуугаар чинь өөр зөндөө лайф тим аспектууд байгаа. Тэднэрээс чинь их юм сурна те. Тийм. Дараа нь хэрэг болно их сурвалж орох тийм. Тийм угаасаа Аристотель хүртэл хэлсэн мэт нь шүү дээ. Тийм. За хүн гэдэг бол нийгмийн амьтан байдаг юм аа. Угаасаа сургуулиас Америкийн ихтэй сургуулиуд яагаад чиний extra curricular activity буюу extra curriculum-ийн хажуугаар extra хийж байгаа activity юу юм бэ гэж асууад байгаа. Хичээлийнхаа дүрм төвцийг солилоо, энгийн хувц өмслөв чи яг хин юм бэ? За хичээлийн сургуулийн дескний хойно, ширээний хойно суухгүй байна. Чи гадагшаа гарлаа чи яг ямар хин юм бэ? Чи зөвхөн сурагч л юм уу? Гэтэл одоо төгс сэтгэлд гэдэг хүн чинь болохоор зөндөө олон талтай байгаа шүү дээ тий. Зөвхөн болохоор сургуульд сурдаг биш. Тэнгүүтээ болохоор extra curricular activity буюу энэ маань чамаас хичээлээс гадуур чи яг ямар хүн юм бэ? Хүн чинь угаасаа нийгмийн амьтан юм чинь, social animal юм чинь чи нийгэмдээ яг юу хийж чадах юм бэ? Угаасаа ингэж асуугаад байгаа зүйл нь за бодох юм бол хэрвээ чи 10 жилдээ нийгмийн идэвх зүтгэлгүй эсвэл extra curricular activity хийдгүү хүүхэд байсан бол шууд Америкт очиж сураад тухайн сургуультай бас нийгмийн идэвхтэй байх хэсэг нь болохоор бас эргэлзээтэй зүйл байхгүй. Ялангуяа Америк бол амар хайртай шүү дээ extra curricular activities. Тийм болохоор ингээд аль болох энийгаа ингээд за чийч сайн сурах хэрэгтэй, дүнгээ ч гэсэн авах хэрэгтэй. Ягаад гэвэл дүн гэдэг чинь бас аюул чухал те. Төвүүдээ бусад оноонуудаа ч авах хэрэгтэй. Гэхдээ тэр чигтээ academic weapon чи байж болохгүй байхгүй. За энийгээ болон extra curricular activity-гаа ерөөдөө хослуулах хэрэгтэй. Ер нь бол тийм үү? Ер нь бол хүн болгон л хослуулж чадна шүү дээ. Бүгд л тэгээс эхэлж байгаа. Бүгдэнд л адилхан потенциал байгаа. Тэгэхээр тэнгуут зарим хүүхдүүд чамаас илүү байгаад те жишээ надаас мундаг хүүхд зөндөө байдаг гэсэн аахгүй. Тэгэл би шантрахгүй байгаа. Би эднэрээс өөр юмараа давуу талтай те арай өөр сайтай ч юм уу communicative skill арай сайтай те энэ миний давуу тал. Би нэгэ барай явчих л та гэдэг ч юм уу. Тийм байдаг шүү. Тийм. Угаасаа нөгөө нэг бас юм гоё гэдэг үстэй тий. За ингээд суусан цэцнээс болохоор босон хүн дээр байдаг юм байна. За тэр нь болохоор бас бид нар ингээд уг нь чи ингээл байг бодоолаа. Чи аюун мундаг хөхтэй байж болно. Гэхдээ чи бодоолаа байгаа байхгүй юу? Чиний үйлдэл чинь байхгүй байгаа байхгүй юу? За чи бодоолаагаа хийж оролдож үзээ тэгээд болчихж байгаа байхгүй юу? Нэг жижигхэн асуудал тулгарангууд. Гэтэл угаасаа юм асуудал тулгарсан ч гэсэн бид нар үргэлжийн урагшаагаа давшиж тэмцэж явж явах хэрэгтэй. Зүгээр бодоод үзвэл яг эн чинь чиний амьдрал болоод байгаа юм л та.
сургуульдаа тэнцүүлийн чинь чиний амжилт те. Хэрвээ чи сургуульдаа тэнцээгүй бол чиний болохоор бас алдаа болоод ирнэ. Чамайг хинч одоо жишээлбэл чи хэнийг ч буруутгаж чадахгүй чи зөвхөн өөрийгөө буруутгана. Чи хэнийг ч болохоор ингээд юм мундаг гэж хэлж чадахгүй. За ер нь бол ингээд өөрийнхөө амжилтаа өөртөө л тэгэл өгнө штэ те. Тийм болохоор альва нэг ээж авдаа найдахгүйгээр ямар нэгэн мундаг багшид найдахгүйгээр альва нэгэн хүрээлэлд найдахгүйгээр өөрийнхөө төлөө хичээж явахыг ер нь бол айгүй их бодох хэрэгтэй байна. Тэнгүүтээ болохоор за өргөдлийн тухай одоо жишээлбэл бэлдэж байхдаа ингээд ер нь бол зөндөө олон гисний талаар бичижсэн гэдэг чинь шүү дээ тий. За тэгвэл болохоор нийт өргөдлийн процесс ингээд бэлдэж явах хугацаанд юу ерөнхийдөө бол тавьж туулж исэн бэ? За тэнгүүтээ бас ямар саад бэрхшээл тулгараад ер нь бол явж исэн бэ? Одоо жишээлбэл хоёлаа ч юм болохоор ингээд 12 сарын 31, 1 сарын 1-ээс ер нь бол 4 сарын 10 хүртэл энэ бүх хугацаанд ер нь бол өргөдлөө бэлдсэн ба шүү дээ тий. Ер нь хамгийн хэцүү байсан юм нэг бол яг саяхан Солонгос руу саяхан жоохтой өмнө Солонгос руу аппликейшн явуулж хахад би нэг хүнээ зуршлуулж байсан байхгүй юу? Уусаа өөрөө Солонгос хэлгүй болохоор тэгсэн чинь манай зуучлагч жоох алдаа гараад нэг дедлайн тулцсан байсан мэдэхгүй. Тэгээд би яг нэг хоногт эсэгээ бүх материалаа бүгдийг ингэж бүрдүүлэх ингээд шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Тэгээд яг 36 цаг унтахгүйгээр яг хоолгүй ингээл нойр хоолгүй ингээл чичрээл арай гэж нэг юм бөхмө болгоцсон. Гэхдээ би яг азар заяа. Үнэхээр азтай байсан болохоор болгож чадсан байхгүй. Яг тийм юм асуудал гарахгүй тулд тэр хүүхэд аль дээрээс ингэж яг бүх юмаа ингээд нөгөө нэг эксплор хийжтэй нэг олоод нэг юу гэдэг үлээ дэ хайгаад ингээд яг мэдлэгээ ингээд яг юу даун тулах хэрэгтэй гэдгийг амар тийм гайдтай байх хэрэгтэй санагдсан. Ямар нэгэн ингээд өмнө нь тэрийг туулаад үзсэн тийм хүнээс тусламж аваад тэгээд яг иймэрхүү процессыг би ингэдэм байна гэдгээ амар сайн туслуулах хэрэгтэй санагдсан. Тэгвэл яг би бол яг ер нь л ганцаар яваад захгүй. Тэмүүттэй burnout их магадлал өндөр, шантрах магадлал өндөр болохоор хажууд ч нэг зааж зөвлөх хүн байх хэрэгтэй юм шиг санагдсан. Тийм. За тэнгуүтээ болохоор яа харахгүй зүгээр ингээд өөрийнхөө алдаанаас суралцахаас илүүтэйгээр бусад хүмүүсийн хийжсэн туршлагаас за зүгээр шүү зөвлөгөө итэр аваад амьдрал чинь ганц төхөх боломжтой. Чи алдаж болохгүй байхгүй юу ер нь л. Тийм. Яг мэдээж алдаж болно л та. Гэхдээ ер нь бас л хүний амьдрал шүү дээ тийм цаг хугацаа гэдэг чинь тийм их юм бол биш шүү дээ тийм. За тэнгуүтээ болохоор хоёлаа нийт Солонгос, Унгар, Америк гэдэг жаа шүү дээ тийм. Ямар ер нь бол сургуулиудад тэнцэжсэн бэлээ? Солонгосоос Конгук, Чунган гэдэг хоёр сургууль тэнцсэн. Америкт болохоор яг би Америкт Сиэтл хот руу явъя гэж бодож байсан байхгүй юу? Манай нөгөө нэг ойрын танил амьдардаг. Тэгээ Сиэтл хотод очивол арай дээр юм байна да гэд. Тэгээ Сиэтлийн хоёр сургууль руу явуулсан. Seattle University, Seattle Pacific University гэдэг. Тэгээ Seattle University-гээс 39,000 долларын тэтгэлэг аваад Seattle Pacific University-гээс 32,000 долларын тэтгэлэг авсан. Тэгээд манай бас нэг ах New York State-д сурдаг байхгүй юу? Adelphi гэдэг сургуульд. Тэгээд захтаага бас ойрхон байвал зүгээр юм байна да гэж бодоод St. Lawrence гэдэг сургууль руу явуулаад тэгээд тэндээс бас 18,000 долларын тэтгэлэг 17,000 долларын тэтгэлэг авсан юм байна. Тэгээд яг өөр common app гэхдээ хамгийн амар нь ингээд миний common app явуулсан хоёр сургуулиас хамгийн ихний хоёр хариу нь тэнцээгүй хоёр хариу байсан байхгүй. Тэгэл би амар шантраал судлаа мэр гэсэн чинь зөндөө тэнцсэн хариунууд ирсэн. Тэгэхээр бас тиймэрхүү юм харж шантарч болохгүй юм байна. Тийм. За тэгвэл болохоор ингэж тэнцэжсэн бол эдгээр сургуулиудыг ер нь бол одоо Солонгос ч юм уу те яаж сонгож исэн бэ? Ер нь бол яагаад сонгосон юм бол? Миний бодлоор бол ингээд ихэнх ихэнх өсвөр насны хүүхдийн толгойд тэ бид нар чинь одоо Hollywood кино үзэж байгаа, Netflix байна тэ хамаг одууд чинь яг Америкт байдаг шүү дээ. Тэнгүүд Америк гэж боддог байхгүй. Бид яг анх Америк л гэж боддог байсан тийм. Тэнгүүд өөр зөндөө боломж байд юм байлээ. Тэг ингээд нүдээ ингээд цохлохгүйгээр ингээд өөр боломжуудыг хайх хэрэгтэй байд юм байлээ. Би яг зүгээр Америк руу ингээд тэтгэлгээ явуулчаад тэгээд яг л нэг адилхан шалтгаанаар бол Америкээс сонгосон байгаа шүү дээ. Америк руу тэтгэлгээ явуулчаад за угаасаа над цаг байгаа тий одоо над нэг айхтар хийгээд байгаа юм байхгүй болохоор би судлаад үзье л да өөр ямар боломж байдаг юм бол гэд тэгээд ингээд
яг гайгүй олон найзтай болохоор найзуудаасаа ингээд зөвлөгөө аваад чи ингээд найзаа яагаад те солонгос сураад байгаа, яагаад унгарч сураад байгаа, яагаад Италид сураад байгаа ингээд амар олон төрлийн найзуудаасаа олон төрлийн мэдээлэл цуглуулж агаад яг энэ надад зүгээр юм байна да гэснээр сонгосон. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө өөрийнхөө дуртай ямиг өөрийнхөө би ямар төрлийн хүн бэ гэдгийг харсан байхад яг аль ус чам жохорч байна те. Би бол угаасаа л нэг Аз царайтай яг солонгосчууд шиг хувцалдаг тийм байсан байхгүй юу? Яг культур надтай амар тохироодсэн. Тэгэл за энэ юм байсан юм байна. Тэ. Олон зүгээр л сайн судлах хэрэгтэй байхгүй юу? Тийм. За одоо хоёлаа болохоор сургууль руугаа ямар чиглэлээр ерөөхдөө сурах гэж байгаа бэлээ? Би business administration сурах гэж бодсон. За одоо жишээлбэл зөндөө олон хүмүүс өөрсдийнхөө мэргэжлээ сонгоход үнэхээр хэцүү байгаад байдаг тий. Тэгвэл болохоор business administration гэсэн энэ чиглэлийн мэргэжлээ яаж сонгож чадсан бэ? Мэргэжил сонголтын талаар ер нь юу гэж бодож байна? Яг мэргэжил сонголт бол угаасаа л амар хэцүү. Надад одоо ч гэсэн ер нь хэцүү л байгаа. Манай гэр бүлийнхэн бол юун бизнесийн удирдлага вэ? Хүн болгон сонгодог шүү дээ. За ийм сонгож байгаа юм гэл. Тэгээ нарийн мэргэжил сонгоочтой. Цөмийн физикч үйл яа тий. Гой инженер үйл яа тий. Гой дата аналист үйл яа тий гэл. Тэнгөт бас тийм шүү гэж боддог ч гэсэн дотроо миний юм биш ээ. Би ийм дуртай биш ээ гэл бодоод байдаг ус аахгүй юу. Тэгээ миний дуртай юм бол шал өөр юм байлээ. Яг би бол яг 9 to 5 job те яг офис дээр ингэ суудаг хүн биш. Яг миний хувь хүн тийм хүн бол биш. Тэгээд би миний хүсэл мөрөөдөл бол шал өөр тийшээ багхгүй юу. Тэмүүт яг ингэ амар тийм олон төрлийн юмыг хүрээлцэн тийм том мэргэжил нь өөрөө бизнес администрашн гэсэн багхгүй юу. Яг нэг тийм ниш байхгүй ч гэсэн олон төрлийн мэдээлэл ойлгож аваад амьдралын ямар ч үед яг надад хэрэгтэй юм шиг санагдсан байхгүй юу. Тэгээд би за бизнес администрашн явъя да. Тийм. Одоо жишээлбэл болохоор бид нар ингээд за яг ингээ мэргэжлээ ингэж сонгож чадахгүй бол ядаж чиглэлээ сонгож явах болно шүү дээ тий. Чиглэлээ сонгож шүү дээ. Одоо жоохон humanity талтай liberal arts талтай сурах гэдэг юм уу? Альсвал яг шинжлэх ухаан STEM талтай сурах гэдэг юм уу? Альсвал medicine ангаах талтай ч юм уу тий. Ер нь бол ингээд бас тэр чиглэлээ тухайн хүүхдүүд нь тодорхойлжвал цаашдаа их сургуулийнхаа аппликейшн өргөдөл процессыг бичгтээ хүртэл supplemental эсэнүүдээ холбож бичгээд хүртэл улам амар байдаг юм болов уу? Ер нь л ахлах ангидаа орохдоо л тий баг зэргийн мэдээлэлтэй тодорхойлцсон л байх хэрэгтэй шүү. Би хим биологид сайн байна. Medicine юм байна. Би жоохон ярьдсан байна тий. Communicative skill сайн юм байна. Communication-ээр явчих л та ч юм уу тий. Тийм байдаг шүү. Тийм. За ерөөхдөө бол манай подкаст маань их өндөрлөх төгч байна. За подкаста өндөрлөхөөс өмнө болохоор нэг аюул сонирхолтой асуулт асууя. Танд мөрөөдөл байдаг уу? Мөрөөдөл байдаг бол хуваалцаж болох уу? Миний яг мөрөөдөл бол мөрөөдөл зорилгоос ч өөр шүү дээ. Тэгтээ минийх яг адилхан байхгүй. Миний мөрөөдөл бол яг бус хүмүүс шиг тийм амар баян болоод те амар доктор профессор болоод мөнгөтэй болоод ингэх биш. Яг би угаасаа л амар адал явдалтай амьдрах хүсдэг байсан. Өсвөр насны ч адал явдалтай болж өнгөрсөн. Тэгээд одоо бол зүгээр яг миний ганц мөрөөдөл зорилго гэвэл дэлхийн амар олон улсаар аялаад олон найзуудтай олон хүнтэй танилцаад тэр бүх мэдээллийг цуглуулад те амар өндөр мэдлэг боловсролтой болно гэсэн үг шүү дээ. Олон улсаар явж байгаа юм чинь. Олон улсаар аялаад тэгээд яг залуу насндаа олон улсаар аялж хагаад яг нэг буур суурьтай те 30 гараад 40 гараад ирэхээр Монголдоо хурж ирээд тэр мундаг улсуудаас сурсан юм а Монголдоо хэрэгжүүлье гэж боддог байхгүй юу? Манай Монголд ч хэрэгтэй шүү дээ тийм. Тийм. Яг миний мөрөөдөл гэвэл тийм байна да. Тийм айгүй гоё мөрөөдөл байна. За ерөөхдөө ингээд энэ удаагийн 10 дугаар дугаар маань хүндрэлэхэд бэлэн боллоо. Өөрийнхөө хувийн туршлага болон өөрийнхөө үзэл бодлоо хуваалцсанд төгсгөлтэй маш их баярлалаа. За бас үнийг тухлан сууж шимтэн үтсэн бүх үзэгчтэй бас баярлалаа. Би ганцхан юм хэлчих үү? За англи хэлээ сураад анхан шатныхаа суурийг тавьсан байгаа залуучуудтай баяр хүргэе. Тэгтээ яг та нарын дараагийн алхам чи юу вэ? Ингэж асуумаар байлаа хүүхдүүдээс. За